Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ Сүхбаатар аймгийн төв Баруур Тутаас мэдчилж байна. Өнөөдөр Сүхбаатар аймагт цэрэг датлахын үйл ажиллагаа болоод цэрэгийн албанаасаа халагдж байгаа залуучууд маань ирж байна. За тэр дунд миний төрсөн дүү бас халагдаж ирж байна. Тэгэхээр бид хүн гэр бүлээрээ одоо цэргүүдээ өгтөж авахаар дүүгээ өгтөж авахаар гарцгаах гэж байна. Энэхүү үйл ажиллагаатай та бүхнийг танилцуулъя гэж бодлоо. За ингээд гарцгаая. Let's go! Монгол Улсын маршал хорлоогийн жавилсгийн дэрэмжид жилийн 0932 дугаар анги болов Монголын жилийн цэргийн дайчин түүхтэй ийм сайхан жилийн анги отроод юм аа. Энэ анги отроод цэргийн алав хаана гэдэг бол та бүхний хувьд нэр төрийн хэрэг байсан. Хайрцаг шүтэн зайлан гойход алгаар өтгөө өдрөө гээд хатгаалгүй буцаач хавийн усамтан хөхөнөө тэмбэрч хармын чимooгийн үлгэр үгийн тэрл янзаар онжлууд өнгөрсөөр тэртэй жилтэнэтхэн дай халахын годроо агтуух юм болж хамаг аваа гэснийгээ бүрэнгийнхэн хөдөлцөөж ирцгээлээ харамчихад яадаг бол ар тэнийхгүй бах та гэж харамл цааснаас айхаж бац. Тэгтэл сунцсан ургаан барьсан мань харамчийнхан сумын төвдөр адган багширтад хурааж ирцгээлээ. Буруу зүгээр амхан аль хурдан хурцыгаа бутар тайсныг амах. Баатны хүлэг бол гэж өгчгөлөө. Агт хөтөөд гэдгийг хонтол ах トゥ хоёрын харамч хоёулаа тэрэгдмэрчсэн юм. Хочонодтой гадагтай харамч эцэг нь хоёр хүүгэн амьтнаас түрүүн тэрэгдэгсэн юм. Түрүүнхийг бүдэг ээж нь хоёр хүүгэн харамлсангүй. Зүрхэртэл уйлах гэргийн ханан харамлсангүй. Цуутай харамчийнхан юу ганж харамлсангүй. Бүрэн дунаар нөхдөн давших цагт бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдгийг суман харамтж байж энэ хоёр сүйд болон доо гэж суман салааныхан дооглож үлдсэн гэдгийг өрхийн өчргийн уусчиг хоёр сайхан харгүй өрхийн удаанарнаар хоёул авсан гэдгийг хамгийн хүнд мөчөд эхэн танаасаа харамчийнхан амин бас харамлсангүй.
тэгж байна. Орон нутаг ус аав ээж ах トゥ сайн ижлийнхаа хүлээсэн үүргээ нэр төртөөр биелүүлж чадсан 2018 оны 1-р Жувцаа зэргийн аль багцтай цаашдынх нь амьдралд ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй ёо. За бүгдээрээ цугдуулъя. Зэргүүд маань төв талбай дээрээс жаахан шараа театр руу алхаад за театр дотор бол нутгийн удирдлагуудтай уулзаж бичиг баримтуудаа болон нутгийн удирдлагуудаас дурсамж гардаж авсан байгаа. За тэр хооронд бол эцэг эхчүүд ар гэрийнхнийг бол театр руу оруулаагүй учраас гадаа нь ингэж хүлээгээд догтлоод зогсож байгаа мөч байна.
Шөө.